1933 оны 100 энэ одоо Онон дадал гэдэг энэ Дорнод Хинтийн аймгийн Онон дадал суманд нэг дотоодын хамгаалахын шин төлөөлөгч томилогдож очсон байна л да. Данзан гэд. Очингуудаа нөхөр нутгийн нэг цэвэгжэв гэж бүрээд нөхрийн хүүхэнтэй нь маслаад тэгээд тэрнээсээ болж хоёр залуу хоорондоо муудалцаад тэгээд цэвэгжэв нь энэ данзангийнхаа намалтгийг нэгээд авсан баг. Яг шартаа бүрээд л таарж л дээ. Тэгээд янгут нь нөгөөдөг чинь худлаа загтал зохион бичүүлээд одоо өөрийнхөө хэлтсийн бичээж гомживж хүнээр бичүүлсэн гэж зүйлд нь гомжив нь 1961 онд ингээд надад бууд болгож аваад бичүүлсэн гэж мэдүүлсэн байдаг.